За та бүхэндээ энэ удаа Казак төмний дээл хувцсыг танилцуулах гэж байгаа да. Таатай байна. За Казак төм маань лалын шашинтай. Тийм учраас одоо дээл хувцсанда шашны одоо элементүүдийг их түлхүү хэрэгэлдэг, хар өнгийг бэлэгдэж болгон хэрэгэлдэг. За ер нь бол үндэсний тухайд бол шуугаар анх хийдэг үндэстэн их цөөхөн. Гэтэл манай одоо казакууд 250 жилийн туршид шуугаар одоо анх хийж байгаа ийм хүмүүс. Мөн бол одоо Монгол улсын хэмжээнд Баян Хөлгийн аймаг, Ховд аймаг, Улаанбаатар хотын одоо налах дүүргүүдэд голцлон одоо амьдран орсон сууж байгаа. За дээл хувцсны тухайд бол дотоороо өмсөж байгаа цам цамдыг хаш гэж нэрлэдэг. Харин гадуур өмсөж байгаа хар өнгийн мөн одоо ийм өргөн хүрээ хэмжээртэй ийм гоёлын хувцсыг бол шапан гэж нэрлэдэг байгаа. Малгаан тухайд бол энэ торцог хэлбэрийн малгайгаа бол таки гэж нэрлэдэг. Харин одоо өндөр оройтой тал нь одоо буусан малгайг борик гэж нэрлэдэг. Мөн бол одоо өстэй малгаануудыг өргөнөөр хэрэглэдэг байгаа. Бүсний тухайд бол мөнгөн тоногтой бүсийг өргөнөөр хэрэглэдэг. За харин казак эмэгтэйчүүдийн хувцсны тухайд кэлк хэмэх өргөн хормойтой цагаан шаргал өнгийн энэ нилэмгэр хувцсыг хэрэглэдэг. Гадуураа уучтай, ууж нь бол одоо усан долгиохийг бэлэгдэл болгон шингээж өгдөг. Мөн бол одоо хормойн тухайд томорхоор нь одоо хормой залгаад явдаг бас ийм хэрэглэх өргөн дэлгэр байдгийн байлээ. За энэ хувцс бол залуу одоо эмэгтэй хувцас. Тэгэхээр энэ дээр бол малгаан хувьд бол савкел гэдэг малгай. Малгаанд бол голцоо шар шувууны үдийг одоо чимэг болгон зүүж хэрэглэнэ. Мөн бол одоо цэцэг навчаар их гоёж чимэглэл болгодог, алчуур зүүдэг. За энэ алчуур зүүдэг нь бол исламын шашны эмэгтэйчүүд маань үсээ далдалтагтай холбоотой. За харин гутлын тухайд эрэгтэй эмэгтэй ялгаагүй эртнээс кибис месэн гэдэг гутлыг бол өргөн дэлгэр хэрэглэдэг байгаа. Алтан савдаг улсын салхи Азийн цээжин дэсгэрэн асар тэнгэрийн хяраар хөрөн бүргэд цамнан дорнын цэнхэр хязгаарт түүхийг бүтээсэн үндэстэн домбрын хөг аялгуугаараа дэлхийд гайхуулсан казак түмэн оршвоо.